Сайн байцгаана уу үзэгчдээ. За нийслэл хотын нэн тэргүүний асуудал бол яалтчгүй төгжрлээ. За тэгвэл саяхан томилогдсон хотын дарга Сумын газарт иргэдийн зүгээс автозамын төгжрлийг бууруулахад дараах саналуудыг гаргалаа. Хамгийн түрүүнд эвдрэлтэй замуудаа бүгдийг л засаад дуусгасан дээр бах та. Тэгээд тэр чинь нөгөө зам засна гээл ойр хавийнхаа замуудыг хаачдаг ш. Тэрнээс болоод амар төгжрөл үүсдэг те. Тэгээд ямар ч байсан хамгийн түрүүнд нөгөө нэг эвдрэлтэй замуудаа бүгдийг янзлаасаа л гэж хүсэж байна да. Тодорхой хэмжээнд л буурах бах. Тэрнээс яг бүгд бол буурна гэж байхгүй баха. Тэгээд одоо юу гэдэг давхар зам маамл тавьдаг юм бол тийм. Эсвэл бүр тэлдгүүл юм бол хамгийн түрүүнд бас нөгөө нэг жижиг сажиг асуудлуудаа зэгцэлчээл дараагийн том юм руу орсон дээр бах та. Яг өглөө оройд яг ажлын ачаалтаа үерл жоохон төгсрлээ ягуулсан зэгцэлчихгүй л тэгээ өглөө ажилдаа явдаг бараг цаг гараа 2 цаг болж ажиллаж ш. Тэгээ ялангуяа манайх чи хотын баруун цагт байдаг байхгүй юу? Тэгэл төрөө орж мохож 2 цаг бараг гацчихж тэгэл очих газар очиж байгаа. Зүгээр нэг юм байгаа. Төрийн албаныхныг яг амьдрэх газарт нь ажилуулчих хэрэгтэй. Сонгойрхон дүрэгт гэрн байдаг бол тийм сонгойрхон дүргийн засгийн намын газарт нь ч юм уу холбогдох байгууллагуудад ингэж юм бол энийг дагалдаад нэг ойролцоогоор 4-5 машины хүнийг дагалдаад алга болно л гэсэн. Тэгэд бол Улаанбаатар хотын зам энэ одоо явж байгаа машиныхаа даацд бол тохирсон зам шүү дээ. Хүний соёлтой холбоотой асуудал. Дээр нь одоо энэ соёлын байгуулагдсан энд нэг хүмүүжлийн асуудлыг тээврийн цагдаатай ярмаар идэв. Жолоочийн соёл, суртахууны тухай асуудал. Би гэдэг өвчтөй тийм хүмүүс бид гэдэг газарт яваад идэг. Тэгэхээр биийг л болчихвол төгжрөл арилж байна. Ягаад гэвэл одоо дүрэн биш хууль үйлчилж байгаа шүү дээ. Яг нөгөө энэ сургуулиудыг нэгтэй сургуулиудыг яг нөгөө гадаадуудын сургуулиуд шиг нэг бүр тусдан тийм нөгөө кампус байгуулад ер нь тэр л их надад нөгөө ер нь гой санагддаг. Тэрнээс одоо яг нэгэнтэг нөгөө яг дид бүтцэн ингээд төвлөрсөн энэ газрыг нөгөө нэг төгжрлийг бууруулна гэсэн тийм шийдэл нэг сайн ер нь нэг тийм шийдэл ер нь оновчтой шийдэл ер нь байхгүй юм шиг санагдал. Эхний ээлжинд бол ядаж нэгдүгээр нэгнийгээр автобусаа явуулвал төгжээ багч гэсэн арилах болов автобус төгжихгүй болов гэж бодож чинь хоёрдугаар автобус базаа сайжруулах юм уу? Эсвэл такси баз ч юм уу? Миний хувьд бол жишээлбэл би өнөөдөр такси авах гэж такси алдахгүй байсан л да. Тэгээ хизээч уцаар олдуудад бол зайсанд бол бараг такси авчдаггүй. Тийм болохоор яг бодит амьдралаар бол такси манад бас байдгүй юм билээ. Дандаа хувь хүмүүстээр явна. Автобусанд орно амар их шороотой байна. Амар дэндүү шороотой байдаг шүү дээ. Тийм болохоор эхний ээлжин шууд одоо замын төгжрлийг арилгах чадахгүйс эхний ээлжин нэгдүгээр замаар автобусаа явуулвал дээр юм болов автобусаа сайжруулах зүгээр юм болов гэж бодсон. Тэгвэл хүмүүсээр илүү суух болоо тий. Тэгэхээр автобус одоо их байж шүү дээ. Тэр дараагийн ээлжинд метроц дээр яриа шүү дээ. Одоо бол тэрийг яриад угаасаа бэлхэн айгу ойрын хугацаанд бол би яг хэлж мэдэхгүй л дээ. Улсын санхүү тий. Нийслэл хотын автозамын төгжрлийг бууруулахад иргэд ийм санал гаргалаа. Мөн хотын даргаар сонгогдсон Сумын газарт за төгжрлийг бууруулахад бодиттой арга хэмжээ авахыг иргэдийн зүгээс хүсэж байна.